Улсын хурлын чуулганы танхимд янзан бүрийн эмэл босох юм. Босоо гамба босч зогсон уянгийн хайллаа уншиж байгаад хэвтээ босоо нь ялагдахгүй бичикэн спикер суудал дээр зүүрмэлжээ суух. Харин зарим нэгэн бүр боловч цомдож юу яачмар шүлэг зохион эсэргүүцлээ илэрхийлж байх болжтэй. Шүлэг зохион уянгалуулах болтол гишүүдийн өөр унтаг хөдөлгөжгүй эрхэм спикерийн дарамт хэтрээд байгаа ч үнэн. Даралт чагалтыг эсэргүүцсэн гишүүдийн дундаас гишүүн Бямцог тэсэн тэснэхэд яд гисгэв тесэрч эхэлжээ. За тэгтээ тэрхүү тесрэлтэй буу шийдэн бөмбөг гранатаар биш харин бүр эсрэгээр яруу найргийн дээж цацлан эсэргүүцлээ илэрхийлсэн байх юм а. Энэхүү өвмөс эсэргүүцлийг та бүхэндээ сонирдуулбас зий даргад зориулсан шүлэг гэж эхлээд байшин зардаг барилгачин барьцгүй залдаг элтгэгч төвшөөдийг загнадаг дарга түмний гонсойлгогч гордоогч цэцэн дээр заларсан хөх тэнгэр телевизийг удирдаг удирдлага засгийг мэддэг ерөнхийсэд зээл мэддэг банкир хурлын дэгийг сахиулагч биш хуулийг зоргоороо өөрчлөгч бүхний дээр гарсан бие жижигч бэлчээр том бүхнийг мэдгч хаан хэмээн шүлгэлжээ. Нэрэж бас онож шүлгэлсэн байгаамаа. Спикер гэдэг үгийг махчлан орчуулбас дарга гэх утгыг илэрхийлэх бөгөөд харамсалтай нь мань зий дарга эсрэгээр нь захирагч гэж ойлгочиход байгаа юм. За ийхүү эсэргүүцлийн маш өвөрмөц хэлбэрийг гишүүн Бямцогт санаачлан эхлүүллээ. Цаашдаа хичнээн найрагч их хурлаас төрөнгөрч ямар шүү цаг хугацааг дуулан хэдэн чуулган намжиж хэн хүнд үргийг би чи бид бүгд таашгүй.